За сайн байцгаана уу бүгдэнд нь 12 сарын минь төргий Fate Tarot байна. За өнөөдөр хэдүүлээ 12 одоо энэ 12 сар ерөнхийдөө ямар хуу төлөв байдалтай сар байх вэ гэд сарын төлөвийн мэрэг оруулна. За тэгээд ерөнхийдөө энэ он ерөнхийдөө ямар хуу үйл явдлуудаар та нар маань оноо төгсөж байгаа вэ? Тэгээд эх ондоо юу ирж байгаа вэ гэдэг юм уу нэг тиймэрхүү энергийн чек маягийн одоо ийм сарын төлөвийн мэргээ оруулах гэж байна. За тэг өмнөшгээ сонголтын картууд бол 3-аар гаргаж ирнэ. За эхний групп хоёр дахь групп групп. За 3 дахь группийн зэрэг гаргацгаая. За гурлын өрөөдөө айгүй ижилхэн өнгөтэй ийм өчрнүүд гарч ирсэн байна. За хэдүүлэг голлолоо тавьчих. За ингээд та нар маань харж агаад яг ингээд хамгийн таалагдж байгаа тий сонгохыг хүсэж байгаа тэр чулуугаа сонгоод тэгээд уншлагтаа орцгоё. Энэ болохоор дийдэлтэй юм тунгалаг эхний групп тэгээд доотлолтоо ийм хар дуу гэх юм уу энүүгээр ялгаатай. Энэ болохоор ерөнхийдөө нийлэн хүйдэ юм цайвар одоо юу гэдүүлээ цагаан дөнгөтэй юм уу. За тэгээд энэ болохоор яг энэ чулууны энэ доотлын чулууны юм бол шаарддаг тунгалаг өнгөтэй юм нэлээд хүйдэ юм өнгөтэй юм чулуу байна. За тэгээд дүрсээр нь сонгож болно. Тэгээд ер нь хараад шууд татагдаад байгаа нэг группээ ч юм уу тэгээд сонгоорой. Тэгээд миний зарим бичлэгнүүдний маань дүүн баг хагас бичлэгний маань дуун ингээд гарахгүй байгаа. Тэгээд би энийгээ бас ингээд янзалж чадахгүй байгаа. Тэгээд аюу олон хүмүүс дуу байхгүй байна. Дуугийн яс юм болоо та нар яаж сонгоцоод байна гэдгсэн мэсэн. Тэгээд тэрэн дээр жоохон техникийн тийм садлах гарсан байгаа. Тэгээд би тэрийгэ янзалж тэгээд нэгэнт ингээ оруулсан бичлэг учраас бас ингээ устгachж чадахгүй. Тэгээд янзалж чадах юм болов уу гэж байлгаад байгаа байхгүй юу. Тийм учраас хэрвээ тэрийгэ янзалж чадах юм бол би та нартаа хэлнэ. За хэдүүл одоо ингээ уншлагтаа орцгоо эхлээд энэ хоёрыг дүрс цааш нь тавиад эхний группийн уншлагт орё. За эхний группийн эхлээд бүх үзрүүдээ гаргаад ирчээ тэл. За эхний группийн хүмүүс яаж харагдаж байна. За нэгдүгээр группийн сонгосон хүмүүсийн энэ 12 сар ямар нэрхтэй сар байна вэ? ертөнцөөс тэдэнд ямар бэлэн дамжуулахыг үзэж байна. За. Нэг хостой хүмүүс гээд бас хосгүй хүмүүс. Өмнөх 11 сарын мэрэг дээр бас зарим группийн хүмүүсийн ганц би хүмүүсийн орхисон байсан. За өнөөдөр нэг харж байгаа. Энэ зя self-care чи за нэгдүгээр группээр сонгосон хүмүүсийн маань 12 сарын ерөнхий төлөв байдал ямар байх вэ?
Тэ. Буруу яваад юм. Тийм. Одоо буруу арч гарч. За ажил карьер нь ямар вэ? Түрүүг сонгосон юм. 12 сар ажил карьер нь ямар вэ байна вэ? За энэ өдөр гарч ирэх шүү. Дахин гарч ирээд. За мөнгө санхүүг хараад тэгээд хайрт бодлоо тусна харна. За мөнгө санхүүгийн байдал ямар байх нь вэ? За болчихлоо. За та нарынхаа сонгосон картуудыг хараад гарч ирсэн. Энэ хостой хүмүүсийнх, энэ хосгүй хүмүүстэй ч гаргаад ирч дараа нь. За гол карт нь болохоор Smoky Quartz гэдэг ийм чулууг та нар маань сонгосон байна. За энэ болохоор хизээ хэрэглэх вэ гэсэн чинь when you fall prey to emotional vampires, when you are just too spacey and can't have fun, when you are embarking on a spiritual journey or a journey pick up your dry cleaning. Extra points if you are thinking what's the difference. За энэ болохоор яваад за энэ группийг сонгосон хүмүүсийн маань энергийн юу нь болохоор энергийн төлөв байдал нь ерөнхийдөө юу байх шиг байна. 90 тойрны хүмүүс ч байна уу? Ерөнхийдөө одоо энэ юуныхаа чулууныхаа утгыг харсан ч гэсэндээ ийм smoky гэдэг чинь ийм одоо юу гэдэг утаа мантай ч юм шиг те. Тэг яг ийм утаа мантай одоо за одоо яг энэ зурган дээрээс аваад тайлбарлачаа л да. Иймэрхүү одоо ийм хар бараан утаатай ч юм шиг те. Ийм орчныг өөрөөсөө одоо холдуулаад тэгэд энэ орчноо ингээд цэвэрлж байгаа ийм энергийн төлөвтэй байгаа юм байна л да. Тэг энэ дээр ч гэсэндээ between worlds гэж гараад ирсэн те. Тэгэхээр та нарын маань ерөнхий энерги болохоор өнгөрснөө ч юм уу, өнгөрсөнд болж байсан одоо ямар нэгэн тиймэрхүү таны энергийг сороод исэн ч юм уу, эсвэл таныг энергийг drain хийгээд тэ доош нь дараад исэн тэр нөхцөл байдлаа ингээд орхиод тэгээд энэ 12 сар яг ерөнхийдөө юм шилжилтийн үйл юм байна л да. Яг одоо ингээд нэг хөл нь яг тэр хуучин энерги дээр байгаад байгаа. За нэг хөл нь болохоор яг юм гэрэлт ирээдүрөөгөө те юм гоё тунгалаг цэвэрхэн орчинд тэг энергийн төвшөнд ч те тиймэрхүү орчинд орох гээд ингээд явж байгаа. Юм шилжилтийн үе дээр явж байгаа хүмүүс энэ группийг сонгосон байна. Тэгж хэлнэ. За тэг ерөнхийдөө энэ группийн хүмүүс маань сүүлийн саруудад ч юм уу те айгуу тийм одоо сүнслэг зүйлийн талаар сонирхож байгаа, энергийн цэвэрлэгээ хийхийг хүсэж байгаа ч юм уу те энергийн уналтанд ороод байгаа, ер нь энерги гэж юу юм ч гэдэм үү, иймэрхүү зүйлийг айгүй их судалсан, сонирхсон ч юм уу. Ийм хүмүүс байгаа болтой. За тэгээд tarot картууд руугаа ингээд харангууд Four of Pentacles, Eight of Pentacles болон Four of Swords руу гарч ирсэн. За энэ бол ерөнхий энергийн одоо ингээд төлөвийг энэ 12 сард ямар хөө байх вэ гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр энэ 12 сард бол та өөрөө юу яхны ерөнхийдөө яг ингээл хийдгээл хийгээд явна. Гэхдээ өөрийгөө аягүй сайхан юм амраад байгаа юм байдал харагдаж байна. Тэгээ танд өөрт чинь юм амралт бас аягүй их хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгээ дээрэс нь health check up гэдэг юм карт гараад ирсэн тий. Тэгээд энэ энергийн төвшөнд ч гэсэндээ бие махбодын төвшөнд ч гэсэндээ ерөнхийдөө жоохон ядралтанд орсон байгаа юм энерги бол харагдаж байна. Тийм учраас хорвоо ертөнцөөс бүр ингээд цаанаас нь ингээд таныг амраах ч юм уу тий. Та өөрөө ч бас энийг ингээд хүсэх ийм хандлага бол харагдаж байна. За тэгээд илүүтэйгээр одоо өөрийнхөө ийм одоо амраасан өөрийнхөө mental health буюу тэ сэтгцэн эрүүл мэндэд айгу анхаарсан. Тэгээд дээрэс нь
ерөнхийдөө уртгаа ингээл хийгээл те яг ажил бол ажиллаа хийгээл айгүй олон зүйл ингээд зэрэг бас ингээд амжуулах шаардлага гарч магадгүй энэ Eight of Pentacles үзрийг харангууд тийм учраас үүнийхээ хажуугаар ингээд амраарэ гэж байгаа ч юм уу. Тийм та нарт айгүй их амралт хэрэгтэй байгаа ч юм уу. Ийм группийг сонгосон хүмүүс юм шиг байна. Айгүй их туйлдсан ядарсан яг энэ оны төгсгөл ярьж байгаатай холбоотой ч гэдэг юм уу те. Айгүй одоо ажил нь ингээд ихсээд байгаа ч юм уу. Одоо нөө тайлан тооцоо моцооч гэдэг юм те тиймэрхүү зүйлсүүд айгүй ажил ихтэй ийм сар байх шиг харагдаж байна. Тэгээд яаж яах нүуний хажуугаар ингээ энергийн түвшинд жоохон одоо ийм шилжилтүүд айгүй их болоод байгаа учраас тэгээ энэ шилжилтүүд энэ таагүй мэдрэмжүүд бол зөвхөн ийм гоё сайхан зүйлс рүү те илүү гэгээлэг өнгөлөг ирээдүрөө хөтлөж байгаа учраас энэ хугацаанд өөртөө айгүй хайртай байж өөрийгөө амраах тэр зүйлсүүд бол айгүй чухал шүү гэсэн байна. Тэгээд ямар нэгэн зүйл нь өгдөөд байгаа ч юм уу те тиймэрхүү хүмүүс байх юм бол ингээд эмнэлэгт очиж үзүүлвэл бас ингээд зүгээр байж магадгүй. Health check up гэсэн карт гарч ирсэн байна. Тэгээд айгүй их ер нь бол тим энерги бол мэдрэгдэж байна. За нэг иймэрхүү сар байх нэ. За ажил карьерийн хувьд ямар хөө байх вэ гэсэн full card тэгээ King of Cups болон Moon картууд бол гарч ирсэн. За тэгэхээр ажил карьерийн хувьд нэг тийм тодорхойгүй байсан зүйл ч юм уу те тодорхой болж ирж байгаа бол харагдаж байна. Тий одоо мэгдийн цаашаа яхаа мэдгүй ч юм уу эсвэл ер нь жоохон нэг тийм тодорхойгүй байсан зүйл ингээд тодорхой болоод тий өмнө нь ингээд таны ажил карьер нэг л тийм ингээд гацалтанд орсон ч юм уу те тийм байгаад байсан ийм одоо dry буюу юм хуурай те элсэн цөл шиг ингээд байгаад байсан бол та маань энэ одоо байдлаасаа бол гараад цааш нь эхлэлийг өөртөө ингээд оруулж ирж чадах нэ. За тэгээд энэ шинэ одоо энэ эхлэл чинь тэгээд энэ шинэ эхлэлийн карт тахгүй. Тэгээд энэ шинэ эхлэл чинь болохоор ерөөсөө таны яг ийм сэтгэл зүрхийг ингээд чангалуун байлгасан тань маш их аз жаргал авчирхаар сэтгэлийн амраа амгалан авчирхаар ийм зүйл бол ажил карьер дээр тохиолдох нэ. За энэ шинэ ажилд орж магадгүй эсвэл нэг одоо тодорхойгүй байдал гэхээр аль ажилд орохоо мэдэхгүй байсан ч юм уу те эсвэл ажлаа солиё гэж бодоод ямар ажилд орохоо мэдэхгүй байсан. Эсвэл одоо ажил хайжсэн ч юм уу те. Эсвэл зүгээр л одоо ингээд яг ингээ өөрөө хүссэн ажлыг олж чадахгүй байсан хүмүүс ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс яг энэ 12 сард бол энэ энергийн шилжилттэй холбогдуулаад өөртөө ажил карьерийн хувьд ч юм уу те яг шинэ зүйлийг олоод эсвэл шинэ зүйл олохгүй маа гэхэд ядаж л өөрийнхөө хэмжээнд ийм одоо энэ гацалтнаасаа те энэ ийм юу байгаа тодорхойгүй байсан энэ юунаас энергиэс бол гарч явж байгаа харагдаж байна ажил карьер дээр. За тэгээ мөнгө санхүүгийн хувьд ямар байх вэ гэсэн Nine of Pentacles, Death card, Ace of Swords руу гарч ирсэн. За тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд та нар маань ерөнхийдөө айгу юутай байна. Мөнгө төгрөгийн ашиг орлого ч юм уу те айгу сайтай бонус авах уу ер нь бол мөнгө санхүүгийн тал дээр бол айгу их орлого орж ирж байгаа харагдаж байна. За тэгээ дээрэс нь death card гарч ирсэн. За тэгэхээр death card бол ямар нэгэн зүйлийн төгсгөл ирж байгааг бол ингээд илэрхийлж байгаа. Тэгээд энэ ажил карьер дээр бас ингээд эхлэлийн карт гараад ирсэн. Тэгэхээр бол энэ группийн хүмүүсийн дунд ажлаа сольж байгаа хүмүүс байж магадгүй. Яагаад гэвэл Between Worlds гэдэг ер нь аюу тийм шилжилтийн энерги яваад байгаа. Энэ бас ажил карьертэй ч холбогдож иж магадгүй. Тийм байна. Тийм тэгээд хажууд нь Ace of Swords буюу шинэ эхлэлийн үзэр бас ингэ гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр Ace маань өөрөө шинэ эхлэлийг илэрхийлж байдаг. Тэгэхээр ажил карьерийн хувьд та нар маань за ерөөсөө ингээд өмнө нь байсан те болохгүй байсан зүйлээ за юу гэдэг нэг зүйл эхлүүлсэн ч юм уу те тэр нь танд ингээд үр өгөөж өгөхөөсөө илүү ингээд зарлагтай ч юм шиг санагдаад байсан ч юм уу нэг л болж өгөхгүй санагдаадсэн ч юм уу эсвэл айгүй удаан хугацаанд нэг ажилд ингээд байсан ч юм уу те тэрнээсээ гарах шийдвэр гаргасан ч юм уу иймэрхүү хүмүүс айгүй их байх шиг байна. Тэгэд энэ шийдвэр нь танд өөрөө маш одоо юм цэвэр тунгалаг те одоо яг энэ хоёр карт бол надад энийг санагдуулаад байгаа байхгүй юу. Тийм яг ингээд өнгөн ч гэсэн айгүй ингээд харсан тий. Ингээд өмнө нь ингээд дууссан тий энэ өнгөрсөнд тий энэ зүйлийг ингээд дуусгаад та өөрөө ингээд за би ингээд дуусгая гэсэн шийдвэр гаргасан учраас энэ одоо өөрчлөлт шинжилтүүд таны амьдрал ингээд орж ирж байгаа байдал. Ийм гоё өнгийн тий ийм гоё өстэй яг ийм гоё фламинго шиг ийм байдлыг та өөртөө ингээд бодит байдалд авчирч ирж байна гэж бол та
харагдаж байна. За ерөнхийдөө ингээд төлөв нэг иймэрхүү байна. Ажил карьер мөнгө санхүү дээр те. За одоо хостой хүмүүсийн маань хайр сэтгэлийн харилцаа ямар байх нь вэ? Ирээгүй үеийг сонгосон хүмүүсийн маань хостой хүмүүсийн маань хайр сэтгэлийн харилцаа ямар байх нь вэ? Сая юун дээр бол ерөнхий төлөв дээр бол нэг тийм одоо романстай холбоотой картуудад нэг гарч ирсэнгүй тий. Дандаа зоосны үзүүр юуны өдрүүд бол гарч ирсэн. За хостой хүмүүсийн маань хайр сэтгэлийн харилцаа. За дахиад нэг карт. За хостой хүмүүс маань бол эндээс ингээд харах юм бол юу 3 major arcana буюу том arcana-гийн үзэр гарч иржээ. За тэр дундаа Empress, Sun, Chariot гэд ерөнхийдөө айгүй тийм эерэг картууд бол гарч ирсэн байна. За Sun карт бол бүр хамгийн аз жаргалтай юм карт байж байгаа. За тэгэхээр та нарын маань Oracle карт гэсэндээ бас ингээд Playfulness гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань хэдийн эцэг эхүүд байж магадгүй эсвэл тийм маш удаан хугацааны харилцаа нэлээд бат бөх болсон ийм хосууд бол байгаа харагдаж байна. Тэгээ хостой хүмүүсийн маань хувьд тэгээд энэ хүмүүс ингээд ерөөсөө ингээд ажил амьдрал аягүй гоё ингээд зохицуулаад аваа яваа сурцсан тий. Энэ харилцааныхаа тэнцвэрийг олцсон. Тэгээд энэ харилцаанаасаа юу хүсэж байгаагаа мэдсэн. Тэгээд нэгнийгээ хайрлаж инэрч чаддаг тий. Маш ийм гоё одоо ийм баялаг ийм харилцаатай хүмүүс байна. Тэгээд тэрний хажуугаар ингээд одоо хосын амьдрал нь ч гэсэн тийм маш юм шулуун ийм гоё юм дардан хурдан өрнөлттэй явж байгаа. Ерөөс ямар ч тийм гацалт мацалт бол харагдахгүй байна. За яг хуу жоохон ингээд юу байх юм бол жоохон одоо ажилдаа илүү анхаарад байж магадгүй юм нэрийг харагдаж байна. За тэгээд энэ Two of Pentacles үзэр надад ерөөсөө юм playfulness буюу юм гоё юу байдлыг юм хөнгөн зугаатай байдлыг ингээд надад санагдуулаад байдаг байхгүй. Тэгэхээр та нарын маань гол карт босоо ингээд энд ингээд залуу хүмүүс байж магадгүй. Тийм залуу ч юм уу. За эсвэл ингээд харилцаа удаж байгаа бол ерөнхийдөө юм буцаад ингээд анх байсан шиг тий анх байхдаа ямар гоё ингээд би биентэйгээ юм хөгжилтэй хөнгөн байдаг байлаа. Тэр одоо энергийг буцаж ингээд оруулж ирээрээ дандаа л ингээд үүрэг хариуцлага ажил карьер ч гэдэг юм уу тий хүүхэд ч гэдэг юм уу эсвэл ингээд уртах тий хариуцлагын зүйлсүүдэд бодоод тий би биендээ хайртай ч гэсэндээ тий тэрийг ингээд гоё илэрхийлгээ бас ингээ мартцсан болзооны яваг утцсан ч юм уу тийм хүмүүс байж магадгүй. Тийм болохоор энэ 12 сард бас ингээд нэгэндээ гоё ингээд хайраа илэрхийлэх тэгээ нөгөө хүнээсээ хайр мэдрэх за тэгээд ямар нэгэн одоо хамтын юм төлөвлөгөө байгаад тэ тэрийгэ хийж биелүүлэх ч юм уу амжилттай байх ч юм уу ямар нэг юм одоо зорилоо гэж хостойгоо зорилоо гэж бодоход тэр нэг айгу бүтэмжтэй байх ч юм уу ийм энерги айгу харагдаж байна. Тэгэхээр бол хостой хүмүүсийн маань хувьд маш гоё сар болж өнгөрөх нэ гэж бол бодож байна. За одоо single ганц бие хүмүүсийн маань хайр сэтгэлийн харилцаа энэ 12 сард ямар байхад байна вэ? За хостой хүмүүс маань тийм single хүмүүсийн маань хайр сэтгэлийн харилцаа 12 сард за айгүй их гал энерги гарч ирж байна. За single хүмүүсийн маань карт болохоор юм chemistry гэсэн карт гарч ирсэн зэ. Chemistry гэдэг чинь одоо strong magnetic attraction буюу одоо айгүй их тийм chemistry бие-биенийгээ гэсэн таталцал одоо ихтэй ийм харилцааг бол ингээл илэрхийлж байдаг. За тэгээ дээрээс нь та нарын маань картн дээр King of Wands тэгээ дээрээс нь Eight of Wands гэдэг айгүй их дур тачаал одоо хүсэл тэмүүлэл passion гал халуун байдлыг илэрхийлдэг ийм картууд бол гарч ирсэн байна. За тэгэхээр single хүмүүс маань бол энэ 12 сард айгүй уйдах завгүй
маш юм гоё гал авалцсан ийм харилцааг мэдрэх нэ гэж бол харагдаж байна. За энэ хүнтэйгээ та нар маань за өөрсдийн community буюу хүрээллээсээ тий найз нөхөд ажил карьерчүүд юм уу тий ер нь л энэ өөрийн хүрээллээсээ олж байгаа бол харагдаж байна. Эсвэл одоо найз нөхдөөрөө дамжуулж ч юм уу тий одоо энэ 12 сард аюу их өдөрчлөг энэ төр болоо шүү дээ. Шинэ жилийн өдөрчлөг найз нөхдөөгөө хүмүүс аюу их уулзч муулзаал тэр дундаасаа юутай болж магадгүй хар байна. Одоо хүнтэй болж магадгүй одоо энэ тэгээд энэ нөгөө нэг түрүүний юун дээр гарч ирээдсэн хөтөрөөс сорц үзэр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүн бол таны амьдралд энэ гарч ирэх хүн чинь таны амьдралд маш их одоо юм өнгөлөг байдлыг бас ингээ авчрах нэ. Тэгээ та бас энэ хүнийг хараад за энэ хүн яг ингээ надад тохирох юм байна гэсэн тийм маш хурдан юм одоо юм төрөгдөл үүсэхгүй юм харилцаа байж магадгүй тийм. Ерөөсөө ингээ тань руу шууд ингээл дайрект аюу тийм гал ордны хүмүүс чинь тийм бид штэ тий ингээ бас аюу их галтай холбоотой картууд гарч ирсэн учраас энэ уучрах хүн чинь аюу тийм гал юм хүн байж магадгүй гал ордтой ч юм уу тий. Тэгээ ерөнхийдөө танд маш юм тодорхой шулуунаар би ингээ чам сэтгэлтэй дээ чи надад таалагдж байна гэдэг аюу тийм шууд шулуухан илэрхийлэх ч юм уу. Тэгээ та хоёрын хооронд бас ингээ юмс маш хурдан ингээ өрнөх тийм харилцаа байж магадгүй гэж бол харагдаж байна. За тэгэхэд ерөнхийдөө ингээ сингл хүмүүсийн онцлогыг дуусгая. За одоо би та бүхэндээ та нар маань ингээд энэ 12 сард те чин сэтгэлээсээ ямар нэгэн зүйл ингээ асуумаар ч юм уу тэг санагдчихсэн бол одоо яг тэр одоо асуултаа ингээ бодоорой. Тийм би нэг хариулт та нартаа гарч өгч. Шууд нөө гэсэн байна. За тэгэхээр заримдаа одоо ингээд үгүй гэдэг нь ямар нэгэн зүйлийн хамгаалалт ч юм уу те байдаг. Тийм учраас өөрийнхөө ингээд те асуултын хариултыг ингээд тааруулаад нөхцөл байдалтай тааруулаад тэгээ болохоор энэ бол энэ хариулт нь бол ингээд үгүй гэж бол маш тодорхой гарч ирлээ. За одоо хитүүлээ астро шоугаа хаяад за би ерөнхийдөө онцлогоо дуусгая. За нэгдүгээр группийн за эн чин Плуто байхаа гэж бодож байна. Тийм. Би нэг жоохон юу яагаад гэдэм бэ? Тийм Плуто буюу чин дэлхийн ван сая 11 сарын 19-нд шилжих хөдөлгөөнөө хийгээд байсан ийм гараг байна. За энэ гараг чинь одоо сүүлийн одоо энэ дараагийн 20 жилд энэ ирэх 20 жил 44 он хүртэл ерөнхийдөө хумхын ордон дээр байна гэд маш олон астрологийн хүмүүс энэ дээр ингээд юмнууд яриад байгаа. Та нар бас астролог сонирхдаг бол энэ талаар мэдсэн баха. Тэгэхээр энэ одоо ингээд шилжилтийн энерги яваад байна гэдэг дэсэр ч тийм. Тэгэхээр энэ хүмүүс энэ группийн хүмүүс маань энэ дэлхийн ван гарагийн нөлөөнд аягүй их байдаг ч юм уу. Одоо дэлхийн ван чаа хилэнцэн ордныхоо үрдэрддэг гараг шиг санагдаж байна. Тэгээд өөрийнх нь ингээд натал чарт гэж байдаг шүү дээ. Тэрүүгээр натал чарт, бүрд чарт дээр нь Плуто гарагийн нөлөө аягүй их ихтэй ч юм уу. Тийм ийм хүмүүс байж магадгүй гэж бол харагдаж байна. За энэ нөлөөг аягүй сайн мэдэрсэн байхаа. За тэгээ энэ Плуто өөрөө ярих юм бол жоохон ийм хүнд нөгөө нэг жоохон юм хүнд гараг байдаг. Хүнийг аягүй сордог. Тэгээ хүнийг тэгээд энергиүүдийг ингээд харахад ч гэсэн тэгээд ямар нэгэн зүйл төгсөөд эхэлж байгаа иймэрхүү картууд бас аягүй их гарч ирээд байсан. Тэгэхээр ерөөсөө төгсгөл болон эхлэлийг илэрхийлдэг одоо өөрчлөлт хувьсалтыг илэрхийлж байдаг ийм карт байхгүй юу? Ийм одоо гараг байхгүй юу? Тийм учраас та нарт маань энэ саяны одоо гараг иргэсийн нөлөө аягүй сайн мэдрэгдсэн бололтой. За мөн загасны орд тий 3 дугаар гэргэрж гарч ирсэн. Тэгэхээр энэ 12 сард энэ ойрын хүрээллээсээ тий хүрээлэл аягүй олон нийтийн дунд байсан бужигнсан за ийм сар байх нэ. За тэгээ дээрээс нь загасны орд гэхээр загасны орд надад нэг юм хос мосыг санагдуулаад байдаг хгүй. Тэгээд энэ хоёр одоо хостож байна уу, хосгүйж байна уу? Энэ хоёр oracle картыг харсан ч гэсэн тэгээ хоёулаа юм хоёр ороо байгаа хгүй. Тэгэхээр энэ 12 сард нэг дөрөв группийнхан маань бүгдээрээ хостойгоо байх юм болов уу гэж бол надад санагдаж байна. За дахиад энэ охины орд.
За тэгээд номын орд байна. За бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд та нартай 12 сард нь аз жаргал амжилт тэгээд гоё бүх хүссэн хүсэл нь биелээсэй гэж хүсье. Тэгээд шинэ жилээ гоё ухтаарай. За бүгдээрээ одоо баяртай. 2 дугаар группийнхнийхээ онцлогт орно. 2 дугаар. За нэг шидэрчээ. За 2 дугаар группийнхаа маань энэ картыг сонгосон. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань энэ 12 сар хамаагүй төлөвтэй сар байх нь вэ? За хостой хүмүүсийн 12 сарын төлөв ямар байх вэ? За хосгүй хүмүүсийн single хүмүүсийн маань ганцхан хүмүүсийн маань 12 сар. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань өөрсдөө хэрхэн анхаарах вэ? 12 сар. Тэнд юу хэрэгтэй? За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань 12 сарын төлөв байдал ямар хөө төлөвтэй сар болох вэ? Төлөвтэй сар болох. За ажил карьер нь ямар хөө байх вэ? 2 дугаар за мөнгө санхүү байх нь. За манай 2 дугаар группийнхан маань жоохон хүнд хэдэн нэрхтэй байгаа харагдчихэв. За хэдүүлээ гол чулуугаарээ. За Moon's Zone буюу сарны чулуу гарч иржээ. За сарны чулуу маань болохоор All you need God's out there, empath, patience and intuition. За тэгэхээр за under Newman uses that line with your person. За энэ группийн хүмүүс маань харж байхад юу байна? Яг одоо амьдралынх нь нэг тийм одоо төвчээр шаардсан ч юм уу тиймэрхүү нөхцөл байдал байгаа. Тэгээ жоохон өөрийнхөө зүн совин мэдрэмжээс холцсон байгаа. Зүн совинтойгоо одоо юу ах шаардлагатай байгаа. Өөрийнхөө дотоод дуулыг холоноос төр жоохон холцсон байгаа. Гадны одоо хүчин зүйлсүүдээс болоод тий. За тэгээ энэ донд маань эмпат хүмүүс байж магадгүй. Тэгээ айгүй тийм зүүн совин мэдрэмж өндөртэй хүмүүс байж магадгүй. Тэгээд өөрийнхөө энэ тал дээр ажиллахгүй, ийм хүмүүс маань энэ тал дээр ажиллахгүй болохоор жоохон юу ах гэдэг. Өөрөөсөө жоохон холдсон мэдрэмж аваад жоохон буруу сонголтуудыг хийгээд тэгээ амьдрал нь жоохон юм энергийн түвшинд хүнд болоод ирэхээр өөрт нь одоо жоохон хэцүү байх гэдэг. Тийм учраас энэ хүмүүс маань уг нь бол айгүй тийм одоо Earth Gods гэдэг чи одоо юм дэлхий дээр төрсэн баг ингээ сахиусан тэнгэрүүд гэсэн утгатай юм картад төгөхгүй. Тэгээ энэ хүмүүс өөрсдөө маш юм гоё зөөлөн сайхан сэтгэлтэй тийм гоё цагаан сэтгэлтэй байдаг учраас энэ 3D ертөнцийн дээр тийм дэлхийн амьдралд жоохон
ямар муухай юм бэ ч гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо хүмүүсийг ингээд намайг ойлгодог шиг ингээд хүмүүс намайг ойлгож болдог ч болоосаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо мэдрэмжүүд аягүй их мэдрэх гээд байдаг. Тийм учраас та нар маань ерөөсөө энэ хүмүүс өөрийгөө сонсох, өөрийгөө хайрлах, тэ өөрийнхөө дотоод дуулайг байнга одоо сонсож явах, тэмдэглэл хөтлөх ч юм уу тэ. Тиймэрхүү зүйлсүүд аягүй их хэрэгтэй байдаг энэ хүмүүст маань. За тэгээд brace болон одоо movement гэсэн хоёр карт гарч ирсэн аахгүй. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд сайхан гүнзгий амьсгаа авнаа. Тэгээ заримдаа ингээд бид нар ямар нэгэн зүйл асуудалтай нэг тиймэрхүү үе байдаг шүү дээ. Тэг хүнд ерөөсөө л зүгээр л ингээд өөрийнхөө одоо оршиж байгааг мэдрээл тэ тухайн үеийн эмоц сэтгэл хөдлөл юу гэдэг юм болж байгаа процессыг зүгээр мэдрээл одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ч мэдрээд тэгж явах үе юм болов уу гэж бол надад харагдаж байна. За тэгээд энэ энергийн хувьд ямар хуу одоо төлөвтэй сар байх вэ гэсэн 5 of cups, 6 of swords, 10 of wands үзэр гарч иржээ. За тэгэхээр сэтгэл санааны хувьд ч бие махбодын хувьд ч гэсэндээ бас аюу их ядралттай харагдаж байна. За тэгээ өмнөх группийг сонгосон хүмүүсийг бодох юм бол тэр нь илүү байж магадгүй. Тэгээ энэ гурван ингээ гарч ирсэн сонголтын картууд маань ч гэсэн аюу их одоо ижилхэн утгатай байгаа. Ижилхэн одоо зурагтай байгаад гэсэн тий. Тэгэхээр яг сарын сууд болж байгаатай холбогдуулаад хүмүүс маань яг энэ өнгөрсөн оныхоо тий энэ 24 өнгөрж байгаа энэ 24 оныхоо одоо хэрэггүйг нь үлдээгээд цаашаа одоо 25 онд юугаа авч явах вэ гэдгийг шийдэж байгаа юм шилжилтийн үе байна. Тийм 6 of swords маань өөрөө шилжилтийн үеийг илэрхийлж байдаг. За тэгээ 10 of wands үзэр маань та нар маань одоо бүр ингээ бие махбодын хувьд бүр ингээ за одоо ингээ болёо тий. Одоо л ингээд би дааж давшгүй нэ. Үүнээс цааш бол одоо ингээд юу яахгүй нэ. Болохгүй байна гэдэг чинь. За тэгээд энэ дааж давшгүй байгаад байгаа энэ зүйл юу вэ гэх юм бол бусдад ингээд үгүй гэж хэлж чадахгүй байх. Бусдад одоо ингээд өөрийнхөө хил хязгаарыг зөв тавьж чадахгүй байх ч юм уу. Энэ байдлаас ахвал одоо ирээд ч юм уу эсвэл одоо өөрийнхөө хийж чадах хэмжээнээс илүү одоо юм ажил хийгээд хар хүн өөрөө нөгөө burn out болно гэж ярьдаг шүү дээ. Тийм нөхцөл байдал руу өөрийгөө аваач чидгаа. Тийм одоо 90 тойрон одоо хайртай хүмүүс ч юм уу гэр бүл ч юм уу тий ажлын хүмүүс ч юм уу бүгдэнд нь аягүй гоо ингээл туслаад тэгээ яг үндэ өөртөө тусалж ийн нөгөө жоох үгүй байгаад байдаг ч юм уу. За нэг тал нь тийм. За нөгөө тал нь болохоор бас нэг өнгөрсөнд болсон ингээд сэтгэлээр унсан асуудал байна. Энэ асуудлаа ингээд одоо хүртэл ингээд сэтгэлдээ тээж аваад байгаа учраас одоо move on гэж хийнэ гэж ярьдаг шүү дээ. Тэрийг тавьж явуулж чадахгүй ингээд цаашаа явж чадахгүй байгаас болоод тэр нь ингээд сэтгэл зүрхэнд нь ингээд том ачаа болж байгаа. Бас ийм байдлаар бас ингээд хэлэрч болно. За тэгэнгүүт таныг ингээд та нарыг маань ингээд өөрөө ингээд энэ юм ингээд тавьж авахгүй те хэрэгтэй хэрэггүйг ингээд ялгаж салгаж чадахгүй байна гэнгүүт ертөнц ингээд таныг бүр ингээд өөрчлөлт рүү шууд ингээд таныг ингээд нисэлж байгаа юм байдал ингээд харагдаж байна. Тийм учраас ерөөсөө одоо сахиу тэнгэрүүдээс нь ч юм уу те таныг ингээд бүр ингээд чи ингээд хэрэгтэй хэрэггүй баах юм авч яваад байна. Тэгээд чи бас энийг ингээд бүгдийг зохицуулах гад байх хэрэггүй. Чи зүгээр ингээд сайхан амьсгалаад тэгээд өөрийнхөө одоо сайханд ингээд анхаарад ингээд байж бид нар ингээд чамайг сайхан ингээд явуулаад өгнө. Бид нар ингээд чамайг сайхан ингээд түлхээд өгнө. Бити санаа зовоо гэсэн мессеж л надад бол шууд орж ирж байна. За тэгээд ажил карьерийн хувьд ямар хөө байх вэ гэсэн 2 of swords, 8 of wands болон 4 of pentacles үзэрд гарч ирж байна. За тэгэхээр ажил карьерийн хувьд жоохон энэ 11 сар 12 сарын ихэнх хүртэл ч юм уу одоо нөгөө будын буцалт гэдэг нөгөө Mercury буюу тэ буд гарын буцалтын үе ингээ эхэлчихэд байгаа. Тэрнтэй холбоотой ч юм уу юм гацалтууд үүснэ байж магадгүй. Тийм жоохон яхаа мэдгүй байгаа. Хоёр шийдвэрийн алийг нь сонгохоо мэдгүй байгаа. Хүмүүстэй жоохон уулзрах байгаа ч юм уу. Ийм нөлөө бас ингээд ажил карьер дээр нэрээд байна уу гэж бол харж байна. Тэгэд энэ нөгөө нэг буцаад өөрийнхөө нөгөө нэг жоохон зүн сайн мэдрэмжээс холцсон байгаатай ингээд холбоотой байж магадгүй. Тэгээд энэ энергиудын сайхан ингээд арилаад ирэхээр ерөнхийдөө сарын дундаас эхлүүлээд юмсууд ажил карьер дээр явахгүй байсан юмнууд айгүй хурдан ингээд болоод өгнөд явж байгаа л харагдаж байна. За тэгээд энэ 12 сард жоохон юм одоо ажил карьерийн хувьд өөртөө жоохон итгэлгүй байх ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө ингээд юунд одоо анхаарах ч гэдэм үү одоо өөрийнхөө ингээд хоёр хөл дээр ингээд бат зогсоох ингээд шаардлага
гарч магадгүй. Тийм. Тэгээд энэ нас moment гэсэн карттай гарч ирж байгаа нэхэр энэ 12 сар та нар маань юм гоё өөрийгөө ингээ газар дуулах хийх йогоор хичээллэх ч юм уу те. Эсвэл өөрийнхөө гоё хийдэг фитнес бол фитнес хийдэг, балет хийдэг ч юм уу. Тиймэрхүү гоё дасгал хөдөлгөөн хийж энэ гоё энергийн урсгалаа ингээ сайжруулах. Тэгэх юм бол бас ингээд буцаад хэрэггүй энерги өөрөөс чинь ингээ гадагшлаад буцаад энэ өөрийнхөө одоо зүүн совинтой холбогдох ч юм уу те. Иймэрхүү байдлаар ингээ өөртөө анхаарнаа гэсэн мэн. За ингээ өргөжлүүлээд мөн санхүү дээр ямар хөө байх вэ гэсэн чинь Three of Cups, Knight of Wands, Ten of Swords зэрэг гарч ирсэн байна. За тэгэхээр мөн санхүүгийн хувьд энэ 12 сард та нарт маань нэг тийм юу байж магадгүй одоо ийм одоо эргэн тойрны хүмүүс ч байна уу те. Ингээ мөн санхүүгийн хувьд жоохон ийм таныг дандаа ингээ жоохон юу яагаад байдаг, чангаагаад байдаг байсан мэт ийм хүмүүстэй байдаг байсан байж магадгүй тийм. Тэгээ энэ хүмүүс ингээл гоё гарын орой шоуд ээж гэх юм уу тий. Тэгдэг байсан байж магадгүй яа. Тэгэл энэ Night of Wands үзрэг ингээл гарын л таа гэлээдэг найзууд байдаг ч юм уу тий. Нэг 5 дахь болохоор ч юм уу, орой болохоор ч юм уу уцтаад байдаг. Тэгээ энэ хүмүүс ингээд тань бас яг ингээд гоё байсан уу гэвэл бол ингээгүй юм шиг ялангуяа мөнгө санхүүгийн хувьд дээр тий. Жоох ингээд байнга ингээл гарч ороод ахын жоохон хэцүү байсан ч юм уу. Тийм. Та тэгээд энийг ингээ өөрөө бас ингээ ойлгох юм шиг байна. Энэ 12 сард. Тийм. Тэгээд энэ 12 сард эсвэл ингээд иймэрхүү одоо хин яг ингээ шинэ жилийг санагдлаад байгаа байхгүй. Тийм. Энэ firework дээр солиод энэ шинэ жилдээ бас ингээ хитрхи их мөнгө зарцуулж магадгүй. Тийм. Тэрнтэй холбоотой одоо ингээд Night of Wands үзэр маань шууд ингээд хүссэн юм аа ингээд нэг их бодлогоог ингээ шуучаад авчдаг ч юм уу. Тэр нь ингээ буцаагаад таныг санхүүгийн хувьд жоохон юм одоо алдагдалд оруулах ч юм уу те. Ийм байдал ингээд урч магадгүй, ийм байдал харагдаж байна. Тийм учраас жоохон тийм өтөргөн бодохгүй худалдаа авалт хийх мэг ч юм уу эсвэл ингээд хэрэггүй одоо нэг тийм зардал гаргах ч юм уу. Тиймэрхүү зүйлс дээр бас ингээ анхаарал зүгээр сараа молоо гэж л харагдаж байна энерги дээр. За одоо хэлдүүлээ. Хайр сэтгэлийн энерги рүү орноо. За хостой хүмүүсийн маань хайр сэтгэлийн харилцаа энэ 12 сард ямар байхаар байна вэ? 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хайр сэтгэлийн харилцаа 12 сард ямар байхаар байна вэ? За 3 9 moon card энэ бас 9 ямар сони тий ингэж гарч ирсэн байна. За тэгэхээр за та нарын маань oracle card болохоор healing family issues буюу гэр бүлтэй холбоотой одоо эдгэрэлт ангаалт шаардлагатай байна гэсэн байна. За тэгэхээр энэ шууд ингээд одоо байгаа гэр бүлийн хэлж өгч магадгүй. За эсвэл одоо бүр бага насны те яг ингээ бага наснд аав ээжээс авч ирсэн шарах ч юм уу. Тиймэрхүү зүйлс байвал тэрэн дээрээ ингээ ажиллах нь одоо энэ хайр сэтгэлийн харилцаагаа ингээд сайжруулах нөхцөл байдал болно гэсэн мэт. За энэ 11 сарын сүүлээр 12 сарын ихээр ч юм уу харилцаа жоохон ийм нөгөө хүндээ итгэхгүй байх ч юм уу. За нэг тиймэрхүү зүйлсүүд гарч ирэх нэ. Тийм одоогоор нэг юм жоохон ойлгомжгүй байгаа ч юм уу. Та өөрөө ингээд айгүй их жоохон ингээд төөрөлдсөн карт маань дахин гарч ирээд байгаа байхгүй. Төөрөлдсөн яг ингээ өөрийнхөө зүүн совингоос алсарсан. Дахиад энэ сар гээд тийм энэ сарны чөлөөтэй холбоотой энэ карт маань дахиад гараад ирсэн. Тийм тэгэхээр яг ингээ таны одоогийн байгаа энерги чи ерөнхийдөө амьдралын чинь бүх талбарт ингээ жоохон нөлөөлөд байгаа шиг байна. За тэгээд яг бүх юм болохгүй байгаа мó гэхээр үгүй бас байна. Тэгээ ялангуяа хайр сэтгэлийн харилцаан дээр танаа хамтрагчвал ингээ тантай сэтгэл санааны хувьд ч тэгээд одоо өдөр тутмын үүрэг хариуцлагын хувьд ч гэсэндээ тантай маш сайхан ингээд хамтраад найз шиг байгаад одоо гоё юм хамтрагч шиг байгаад ингэж явдаг бол харагдаж байна. За тэгээд энэ 12 сард бол энэ одоо хостойгоо холбоотой ямар нэгэн хүсэж исэн тэг хамтын хүсэл ч юм уу эсвэл тийм зүйл байсан бол энэ гоё юм хүсэл
биелж байгаа юм карт гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 12 сард тань маань ерөнхийдөө энэ одоо энергийг бол ингээд халж байгаа юм байна. Тэгээд буцаад ингээд гоё ах хостойгоо гоё ярилцаад ойлголцоод те ингээд гоё юм одоо workout хийгээд тэ энэ харилцаанд гоё ингээд болж бүтээд ингэж явж байгаад тэгээд энэ 12 сарын сүүл гэхэд ч юм уу тэ ерөнхийдөө ямар нэгэн хүсэл байсан бол тэ энэ одоо хостойгоо албатай ч юм уу хийн мин гэжсэн тэр хүсэл нь бол биелж байгаа юм гоё карт гарч ирсэн байна. Хостой хүмүүсийн маань хувьд. За одоо single хүмүүсийн маань хувьд хостгүй би хүмүүсийн маань харилцагын ярилцаа. Тэгээд нөгөө карт хостгүй хүмүүсийн маань хувьд би хүмүүсийн маань хайр дурлал ярилцаа. Бай. Би хүмүүс юм. За ганц би хүмүүсийн маань хувьд болохоор өөрийнхөө одоо зайны хан soulmate-ийг одоо өөртөө дуудаарай тий өөрөө одоо өөртөө manifest хийгээрэй гэж хүмүүс одоо ярьдаг. Яг ингээд өөртөө одоо хор ертөнцөөс гуйгаад ч юм уу тий яг миний одоо надад тохирсон яг намайг гэсэн тийм хүмүүс хүнийг над руу явуулаач гэдэг ингээд гуйгаарай гэсэн юм карт гарч ирсэн. За тэгээд Tarot картуудыг харсан 5 of Pentacles, Knight of Wands, 6 of Swords, High Priestess картууд гарч ирсэн. За тэгэхээр энэ группийн хүмүүс маань жоохон саяхан хин нэгнээс салсан ч юм уу эсвэл ингээ харилцаанд ерөөсөө ингээ юу яахгүйсэн ч юм уу. Одоо юм хайрлагдсан мэдрэмж авахгүйсэн ч юм уу те. Жоохон ингээ ганцаараа ингээ орхигдсон байсан ч юм шиг ингээ мэдрэмж аваад исэн байна. За тэгээд энэ 12 сард юм гинтийн юм учрал тохиож магадгүй. За шинэ жилийн үдшилэг дээр байж магадгүй хин Knight of Wands үзэр айгүйх гарч ирж байна. Тийм тэгээд энэ 12 сар болж байгаа ч юм уу хүмүүс айгүй догдолж маглал те яг юм шууд юм эхний одоо харцаараа те иймэрхүү цаашаа ингээ харилцаа явах боломжтой иймэрхүү зүйлсүүд айгүй болж байгаа юм болов уу гэж харж байна. За тэгээд дээрээс нь 6 of Swords үзэр маань дахиж гарч ирсэн. За тэгэхээр нөгөө өмнө нь нэг энергийн төлөв байдал дээр өнгөрсөн бас энэ одоо 5-ын аяг гарч ирсэн шүү дээ. Тэгээд 6 of Swords-тэй хамт гарч ирсэн. Энэ хоёр яг тэрийг санагдуулаад байгаа юм санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ группийн хүмүүсийн маань дунд ялцгүй өмнөх нэг харилцаанд байсан хүнээ тавьж явуулж чадахгүй тэр хүнээс авсан шархаа тавьж явуулж чадахгүй ч юм уу ингээд байсан байна. За тэгэнгүүт хорвоо ертөнц энтэн single хүмүүсийн хувьд ч тийм өөр бус хүмүүсийн хувьд бас өөр зүйлс байсан байж магадгүй. Single хүмүүсийн маань хувьд яг тэр зураг дахиж гарч ирж байгаа учраас би ярьж байна. Тэгэнгүүт одоо ингээд энэ хүнийг явуулаа. Энэ зүйлээ ингээд болоо. Тэгээд чиний хүн байсан бол одоо юу гэдэг нь чамайг ингэж орхигдсон одоо чамайг ингэ шахлуулаад ингэхгүй хайр гэдэг ч өөрөө юм байдгүй маа гэд тэгээд захиуснууд нь бол бити санаа зов яг энэ картыг харахад надад санагдаад байхгүй High Priestess карт гарч ирсэн. Удахгүй ингэ бүх зүйл ингэ сайхан болноо. Тэгээд тэгтээ чи одоохон ингэ мэдэх хэрэггүй. Тийм бид нар ингээд одоо биднэрт ингээд чамд зориулсан юм төлөвлөгөө байгаа ч юм уу. Тийм учраас чи энэ хуучны энерги өөрөө эхлээд ингээд явуулчихаа. Тэгэх юм бол энэ шинэ хүн дээр ингээд төвлөрөө хуучнаа болоод яг ингээд миний хүн яг хаана одоо над дээр ингээд хүрээд ирээч гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо prayer буюу залбирлыг бас ингээд хийвэл зүгээр байна гэж талаархаж чинь single хүмүүс юм байна. Тэгэх юм бол энэ 12 сард те магадгүй тэр одоо зайны хан soulmate байдаг. Тэгээд тийм хүнтэйг очих ч юм билүү гэж талаархаж байна. За тэгээд та нар маань энэ 12 сард ямар нэгэн зүйлийг ингээд одоо асуулт байвал те 12 сард болох зүйлтэй холбоотой тийм асуулт байвал бодоорой. Тэгээд би хариулт та нарт гаргаж өгье. Асуултаа сайн бодоод байж байгаарэ. За don't stop гинэ. За тэгэхээр бити зогсоорой, бити шантраарай гэж байгаа юм болов. Сая бас айгүй юм туйлцсан энерги гарч ирээдсэн те. Ерөөсөө энэ ингээд бүх зүйлийн төгсгөл биш шүү. Одоо ингээд
чи ингээд хэцүү бүхний ингээд даван туулсан. Тэгээ бид нар бас ингээд чиний ард байгаа гэж хэлүүлж байгаа юм болов уу гэж бодож байна. Сэхүүстэнгөрүүд нь. За тэгэл одоо хазар шоогоо яваад тэгээд ерөнхийдөө онцлоод дуусгана. За дахиад сар гарч ирсэн байна. За айгүй их сартай холбоотой картууд гарч ирчихжээ. Карт шоон дээр ч гэсэн тэгээ за 2 дугаар гэр. За тэгээд арслангийн орд гэсэн карт гарч ирсэн байна. За тэгэхээр сар гэхээр дахиад нөгөө нэг зүн совин мэдрэмжтэй. Тэгээд тэр зүйлсүүдийг илэрхийлж байдаг. Тэгэхээр бол энэ сард бол яалтчгүй та нар маань өөрийнхөө дотоод руу өнгөйсөн, илүү дотоодтойгоо илүү ажилласан. Тэгээд өөрлөгөө өнгөх цаг иржээ гэсэн мессеж айгүй их гарч ирж байна. Гадаад орчинд юуч болж исэн байж болно. Гэтэ яг одоо чи өөрийгөө бодох цагаа, өөрийнхөө дотор руу нэг жоохон өнгөйгөөд жоохон биднийг ингэ сонсоорой. Сахиуснууд ингэ чамд ингэ хэлж байгаа шүү. Тэгээ сайхан ингэ 50 амьсгалаад гоё meditation ч юм уу те одоо бяцлал энэ төр хийгээрээ гэж хэлье. За тэгээ 2 дугаар гэр гэж гарч ирсэн. За 2 дугаар гэр бол одоо хүний мөнгө санхүү өдрийг бас ингээ хариуцж байгаа ийм одоо астрологийн гэр байдаг. Тэгэхээр энэ гэр бүлтэй холбоотой бас ингээд зүйлсүүд ингээд болж магадгүй. Эсвэл ингээд мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд хөндөгдөж магадгүй. Тэгээ энэ 12 сард жоохон ингээд сэтгэл хөдлөлөөр худалдаа авалтууд хийх гээд байгаа бас ингээд талгараад байсан тий. Тэрэн дээр бас ингээд жоохон зарим хүмүүс ингээд сэтгэлээр унахаараа ч юм уу жоохон сэтгэл санаа тогтворгүй хараа ингээд худалдаа авалт хийдгөрөө тайшруулад байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл бас байж магадгүй. За тэгээд арслангийн орд гарч ирсэн. За хоньны орд. Дахиад хоньны орд ямар их гал. Дахиад хоньны орд гарч ирлээ. За хилэнцгийн орд гарч ирлээ. За хилэнц хонь тэгээд арслангийн орднод гарч ирсэн. За тэгээд энэ группийг сонгосон хүмүүсийн маань урьдчилан дуслаа. Та нартай бүгд нь юу вэ? 12 сараа гоё сайхан дараа шинэ жилээ гоё сайхан нэмдэглээрээ гэж хүсье. За баярлалаа. Баяртай. За одоо хэдүүлээ сүүлийн 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн онцлогт орцгоё. За 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань 12 сар ямар сар байх вэ? Энэ 12 сар тий, энэ 12 сар. За хостой хүмүүсийн маань хувьд 2 сард ямар сар байх нь вэ? Хосгүй хүмүүсийн маань хувьд 2 сар. За 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань хэрхэн өөртөө анхаарах вэ? 12 сард. За энэ хоёрыг ойлоо гэж шалгах гараад ирлээ. За одоо 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн 12 сарын ерөнхий төлөв. Ерөнхийдөө ямар хөө төлөв? 3 дугаар группийн маань хүмүүс. За нэг иймэрхүү сар болоод худал карьерийн ямар хөө сар байх вэ? Худал карьерийн За мөнгө санхүүгийн хувьд ямар байх вэ? 3 дугаар группийн хүмүүс юм маань.
За бүгд 3 дугаар группийнхаа ажиллагад орноо. За та нарын маань сонгосон чулуу ямар чулуу вэ? Цэтрийн чулуу байна. За энэ цэтрийн чулуу нь болохоор за хин нэгэн одоо маш их мөрөөдөлтэй тэ маш том зүйлийн араас хөөцөлдөж байгаа ийм хүмүүс хэрэгтэй чулуу гинэ. Тэгээд when it's time to really get on your grind and start creating the tomorrow of your dreams today гэдэг аахгүй. Тэгэхээр маргаашийн одоо мөрөөдлөд одоо юу яахын тулд бүтээж эхлэхийн тулд өнөөдөр ингэж эхэлж байгаа гэсэн юм утгатай юм картай би жоохон муухай орчуулчих шиг боллоо. Тэгтээчсэн маргаашийнхаа төлөө ерөнхийдөө өнөөдөр те одоо мөрөөдлийнхаа төлөө одоо үйл хөдлөл хийх байгаа тэрнийхээ араас зорж явж байгаа ийм хүмүүс маань энэ группийг сонгосон болтой. За тэгээд дээрэс нь higher power гэсэн карт гарч ирсэн. За тэгээд ерөнхий энергийн картуудыг харахад Ace of Wands, Lovers, Two of Cups зэрэг гарч ирсэн байна. За тэгэхээр энэ группийн хүмүүс маань өөрийнхөө яг одоо хүнд яг ингэж явах хэвээр зам гэж байдаг шүү дээ. Яг одоо өсөл мөрөөдөлж байна уу те? Өсөл мөрөөдөлж одоо хөрний үйл явах хэвээр зам шүү дээ. Тэгэхээр яг тэрийгээ энэ 1 сар энэ 12 сард ерөнхийдөө яг тэр зам руугаа ингээд чигээ оруулж аваад харагдаж байна. За энэ чиг дээр бол танд одоо нэг таны хамтрагчд байна уу, партнерч байна уу нэг тийм хүн гарч ирж байна. За энэ бол таны soulmate те. Тэгээд энэ одоо ямар нэг хийх гэж зүйлч ингээд юу ядаа тус болох те таны тийм сүнсний хамтрагч бол та тэр хүнтэйгээ учирсан. За эсвэл аль үжээ таньдаг ч юм уу тэр хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг эхлүүлэх ч юм уу. За ийм байдал бол надад харагдаж байна. Manifest your masterpiece гэдэг таахгүй. Тэгэхээр та нэг хүнтэй те нэг юм сүнсний хамтрагчтайгаа ч юм уу. Та энэ зарим хүмүүсийн хувьд cosmos center байж магадгүй те. Яг л Lovers, Two of Cups үзэж байгаа ойлголтыг илэрхийлж байдаг. За нөгөөтэйгөр биш юм а гэхэд яг юм хүнсний сүнсний зорилготод туслах сүнсний хамтрагчдыг илэрхийлж байдаг байхгүй. Тийм учраас за нэг тийм хүнтэйгээ ингээд одоо ийм зүйл ингээд хийгээд ингээд ярьсан байгаа байдал харагдаж байна. За тэгээд энэ яриагаа ингээд үргэлжлүүлээд авч явах юм бол эн чинь бол таны яг бүр ингээд бүр яг ийм аюу том зүйл байна. Тийм хүсэл мөрөөдөл том. Тэгээд энэ бас ингээд баг ингээд сүнсний даалгавар те тэгээд сахиус тэнгэрүүд чи яг энэ даалгаварт таныг маш их бэлдсэн ч юм уу. Яг энэ одоо энэ зүйлийн цаана те хийх гэж байгаа зүйлийг чи цаана ерөөсөө аюу том юм явж байна. Тийм учраас аюу тийм яг юм fate буюу хувь тавилан лугаа ийм одоо ямар ч одоо юу гэдгийг хэцүү тиймэрхүү зүйл ингээ байхгүй тий яг ингээл болох ямар нэгэн зүйл болох ёстой бол ингээл болдгоороо болдог ч тий тийм сар байгаа бодлоо гэж харж байна. Айгу том сар байна. Тэгээд ажил карьерийн хувьд ямар хөө байна вэ гэсэн Empress card, Six of Swords, Seven of Wands зэрэг гарч ирсэн. За тэгэхээр ажил карьерийн тал дээр өөрийнхөө талд ингээ зогсох ч юм уу эсвэл энэ хийх гэж байгаа те энэ ажилтай холбоотой юм саад бэрхшээлүүд гарч ирж магадгүй энийг даван туулах хэрэгтэй ч юм уу. За тэгээд энэ бас ингээд юмаа эхлүүлэхэд чинь те энэ одоо dream буюу энэ өөрийнхөө мөрөөдлийг ингээд эхлүүлэхэд чинь ингээд жоох юм бас юу хэрэгтэй байна. Зориг хэрэгтэй байна. Тийм учраас одоо энэ ингээд таны ингээд сахиус тэнгэр ертөнц гэж үзэх юм бол таны ингээд зүгээрээ ингээд цаашаа яваа тий мөрөөдлийнхаа төв ингээд яваа тэгээ юу ч ингээд урд чи ингээд гарч ирсэн чи ингээд бүгднийг даван туулж чаднаа гэж байгаа юм болов уу гэж харагдаж байна. Тэгээд энэ хийх гэж байгаа зүйлс чи ингээд ерөөсөө ингээд ганцхан ингээд чиний зүйл биш ээ тий бид нар ингээд чамаар дамжуулаад ингээд хорвоо ертөнц бүх зүйлийг гараг ирэхээс юу вэ тэр болгоно ингээд бид нар одоо тааруулаад тий яг энэ зүйлийн төлөө ингээд чамаа ингээд явуулсан юм аа тий энэ зүйл чамд ингээд чи ингээд хийх ёстой зүйлээ хийж байгаа учраас чамд маш их хэд баялыг бас ингээд авчирнаа гэсэн мэн. За тэгээд айгүй том энергитэй ийм карт гарч ирсэн байна. Ийм карт гинэ ийм групп байна. За тэгээд мөнгө санхүүгийн хувьд ямар хөө байна вэ гэсэн Two of Pentacles, Death card тэгээд Three of Swords зэрэг гарч ирсэн. За тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд жоохон алдагдалд орж магадгүй. За эсвэл ингээд жоохон алдагдалд орох гэж магадгүй. Тийм учраас одоо энэ сард орлого зарлага тэнцвэрээ хадгалах нь айгүй чухлаа. Тэгээ нэг тийм хэрэггүй юм бас ингээ мөнгө төгрөгөө өрөөд ах шиг байна. Тэрнээс болоод ингээд жоохон харамсаад за хэрэггүйч тэрийг авчдаг ч юм уу гэсэн нэг тийм харамслын энерги байх гэдэг. Тийм учраас ерөнхийдөө айгүй сайн
санхүүгээ ингээд төлөвлөөрэй гэж л хэлэхээр байна. За тэгээд self care oracle-аас болохоор be still болон clean your space гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр өөрийнхөө одоо ингээ хэрэглэгдэхгүй өмсгүй болсон хувь цонорч байд юм уу. Тэгээд эргэн тойрон гадаа ажлын орчин байна уу, гэрийн орчин байна уу, тэрийг гоё ингээ сайхан цэвэрлээрээ. Тэгээд дээрэс нь бас ингээ өөртөө ингээ гоё зүгээр л ингээд байх боломжийг бас ингээ олгоорой гэдэг чинь. Тэгээд айгүй гоё юм цэвэрхэн юм орчинд те гоё ингээ дээш хараад ингээ твтэрээ нэг 5 минут ч гэдэм үү те. Тэгэхэд ингээд гоё томн ингээд гоё юм ингээ орж ирэн шүү гэж байгаа юм шиг. Одоо энэ Empress Card-тай аюулчлах юм аахгүй энэ хоёр гэж тарангууд. За нэг ийм мессежүүд орж ирлээ. За одоо хэдүүлээ. Хайр сэтгэлийн явчлах руу гарнаа. За энэ дунд энэ нөгөө нэг хүсэл мөрөөдөл higher power enter гэдэг байгаа нь одоо энэ аюу олон юм two cups lords өдр гарч ирсэн учраас би энийг бас ингээд за энэ хэн те нөгөө ихэрдүүл enter гэж яриад байгаа. За яг тиймэрхүү одоо сүнсний хамтрагч байж магадгүй гэж би харж байна. За ямар хөө зүйл харцгаая. 3 дугаар группийн хостой хүмүүсийн маань хайр сэтгэл ярилцаа. Энэ 12 сард ямар байх нэ? Хостой хүмүүсийн маань ярилцсан 12 сард. За хостой хүмүүс маань жоохон хостойгоо жоохон асуудалтай байх шиг байна. За тэгээд энэ асуудал нь шууд утгаараа X-тэй холбоотой асуудал байж магадгүй. За тэгээд энэ доотлолт бас ингээ full card гарч ирсэн байхгүй. Тэгээд энэ чинь болохоор ингээ өнгөрсөн. За X гэдэг бол өнгөрсөн гэж ойлгож байна шүү дээ. За эсвэл ингээ X биш юм аа гэхэд өнгөрсөнтэй холбоотой асуудал байна уу? За энэ бол олон хүмүүсийн асуудал байж магадгүй. За 3 дахь читгээд тий 3 дахь читгээд яг ингээ хоёрын асуудал биш байгаа байхгүй юу? Тийм амар олон ингээ олон хүмүүс байгаад байна. За тэгэхээр энэ нөгөө гэр бүл байж магадгүй тий эсвэл өнгөрсөнд болж байсан олон хүмүүсээс болж байсан асуудлууд байж магадгүй. За энэ болж байсан үйл явдлуудыг энэ харилцаанаас ингээд гаргаж одоо хаях хэрэгтэй байна. Энэ олон хүмүүстэй эсвэл одоо энэ нэг одоо энэ хоёр хүний хооронд ингээд гадны хүмүүс айгүй их бас ингээ оролцоод байдаг бас тийм асуудлууд байдаг шүү дээ. Одоо гэр бүлийн амьдралд нь оролцдог ч юм уу хэрвээ гэр бүл бол өөр гэр бүлүүд нь амьдралд нь оролцоод байдаг ч юм уу эсвэл өөртөөхөө асуудлуудыг ингээд жоохон хүнд яриад байдаг бас байж магадгүй одоо найз нөхдөдөө ч юм уу тиймэрхүү асуудал байж магадгүй. За ямар нэгэн байдлаар юу ч байсан энэ харилцаанд энэ 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань юунууд бол юм жоохон юу хэрэгтэй байна. Цэвэрлэгээ хэрэгтэй байна. Харилцаанд нь одоо хэрэгтэй хэрэггүй юмнаас ингээ болоод жоохон маргалтаад байгаа. Тэгээ нэгээ жоохон ингээд давж гарах гээд байгаа. Ийм энерги харагдаад байгаа хгүй. Тэгээ жоохон ингээд залтах гад ч юм уу тий. Тэгээ нэгнээсээ жоохон юм нуугаал ингэчүүл ингэн гээл одоо ингээд нөө майнд гейм гэж ярьдэн шүү дээ. Тэгээ яг нөө шатартай хэлж байгаа юм шиг. За би одоо ингээд ингэчүүл тэг чинь. Тэгээ ерөөсөө ингээд хасуудын зорилго бол ингээд нэг хайрлах болохоос ш нэгнийхээ дээр гарах нэгэндээ өөрийгөө зөв гэдгийг батлах бол биш юм аа. Тэгээ энэ батлах гээд байгаа асуудал чинь ч гэсэндээ яг ингээ одоод ингээ хэрэгтэй асуудал биш баг ингээ өнгөрсний асуудал юм шиг байна. Тэгээ энэ бол бас ингээд X-тэй холбоотой гэж магадгүй тий. Тэгээ эсвэл ингээд бус хүмүүс гэж хэлсэн. За ийм байна. Тийм учраас тэрэн дээр ингээ анхаарна. Энэ энерги ингээд холдуулахгүй бол ингээд гоё зүйлээс чи ингээд хоочин татаад тий. Тэгээд энэ хүн ингээд айгүй ингээд за одоо яад юм блэ гэдэг ингээд ингэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээс бол ингээд та хоёр л ингээд уг нь ингээд хамтраад ингээд ажиллах юм бол тий. Хамтраад ингээд гоё ивэйтэй байх юм бол та хоёр тийм гоё цэцэг навчтай тий. Ийм гоё зам ингээд хүлээгээд та хоёрын замаа ингээд бүтээж чаднаа. Тэгэхгүй болохоор ингээд жоохон би бинтийгээ би чи гэдэг байгаа юм ханд харагдаад байгаа байхгүй. Тэгээд эсвэл ингээд нэг яг ингээд үннээ ярихгүй байгаа ч юм уу. Үнээр ярихгүй байгаа шалтгаан нь юм бол ингээд нөгөө хүнийгээ ялах гээд байгаа даа ч юм уу тий.
Ийм байдал бол байна. Тэгээ энэ дээрээ жоохон ажиллаж өгөх хэрэгтэй болоо гэж харагдчихэв. За одоо сингл хүмүүсийн маань хувьд ирэх 12 сар ямар байх нь вэ? Сингл хүмүүсийн маань хувьд 3 дугаар группийг сонгосон сингл хүмүүсийн маань хувьд ирэх 12 сар. Хайр дурлалын хувьд ямар үйл явдалтай сар болж өнгөрөх вэ? Ганц би хүмүүс юм байна. За ганц би хүмүүсийн маань хувьд гэх юм бол за шууд утгаараа хостоогоо очиж магадгүй дахиад төв капсулын хөзөр гарч ирсэн. Тэгээ энэ группийн хүмүүсийн донд хосгүй хүмүүсийн хувьд гэх юм уу нэг ажил мэргэжил карьер ч гэдэг мөрөөдөл зөрөөдөл нь байсан байж магадгүй юм шүү. Энэ төрөний нэг ерөнхий дээр гарч ирсэн энерги. Тэнгүүд хосгүй хүмүүсийн хувьд бол нөгөө нэг сайхан одоо зайны хантайгаа очих ч юм уу те яг тийм одоо хүн гарч ирж магадгүй болтой. За тэгэл энэ хүнтэй уулзрал та ерөөсөө хөөх гэл те ингээл бүр ингээл амьдралч амар гоё өнгөтэй болол таастай нэр энэ хүнтэй л яг бүтэх юм шиг санагдаж байна те яг нэг тийм энерги харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй байхад энэ хүн ч тань тайртай танаач энэ хүн тайртай тэгэл ерөөсөө маш гоё юм халуун дулаан ийм харилцааг олж байгаа бол харагдаж байна. За тэгээд өнгөрсөн болоод те өдийг хүртэл та маань жоохон за би ч одоо ингээд өөрийн гэсэн хүнээ олохгүй юм шиг байна даа ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү одоо сөрөг бодлуудтай аягүй хүлэгдээд байсан байдал бас ингээ харагдаж байна. Тэнгүүд энэ 12 сарын одоо ихээр юм байж магадгүй те. Тэнгүүд яг энэ дундуурч гэдэг юм уу энэ хүнтэйгээ очиад за гээд аягүй гоё юм одоо хайр сэтгэлийн харилцаанд те юм гоё гэрэл гэгээ эерэг энерги орж ирж байгаа юм байдал харагдаж байна. Тэгээд энэ орж ирсэн хүн чинь ч гэсэн ингээ зөв хүн та тэрийгээ бас ингээ шууд таних нэ. Тэгээд энэ бол өөрөөсөө таны энэ сахиуснуудаас ч ингээ явуулж байгаа энэ хүн тийм. Тэгээд энэ одоо хүний айгуу гоё ингээд юу агаарэ олоорой ч гэдэг юм уу те. Гоё энэ гоё байгаарэ гэж хэлээ. За тэгээд Oracle card-нэр болохоор Helen Family Issues гэдгсэн. Тэнгүүд за энэ өнгөрсөн ингээд хайрын тал дээр жоох юм одоо сөрөг итгэл үнэмшил байдаг байсан байж магадгүй одоо гэр бүлтэй болно гэдэг бол өөрөө айгу одоо хэцүү зүйлч гэдэг юм уу те. Тэгээ энэ нэг бага насанд өнгөрүүлсэн одоо энэ орчноос бас болсон байж магадгүй. Одоо гэр бүл гэдэг бол дандаа л юм одоо жоохон юм хэцүү байдаг штэ. Тэгсний орн ингээ ганц биеэрээ байжсэн дээр штэ гэж боддог байсан. Энэ бодлыг чинь ингээд бүр ингээд 180 градус эргүүлэхтэй тийм хүн нэг гарч ирэх нэ энэ 12 сард. За тэгээд ерөнхийдөө айгүй ойлгомжтой байна уу. За тэгээд та нар маань энэ группийн хүмүүс маань энэ 12 сартай холбоотой тий ямар нэгэн одоо асуулт тийм үгүй ч юм уу тий ер нь ямар нэгэн асуулт байвал тэрийгэ бодоорой би хариулт өгөх гэж хичээ. 3 дахь группийг сонгосон хүмүүс юм. Тэгээ асуултанд нь хариулт өгч helpful people гэнэ. За тэгэхээр хүн яг ингээд зөв хүнтэйгээ учирсан ч юм уу эсвэл ингээд зөв ажлыг ингээд бүтээх гэж явж хахад хорвоо ертөнцөөс цаанаас ч ингээд танд туслах тэр ажлыг чинь бүтээх маш олон хүмүүс ингээд явуулж идэг. Тэнгүүд энэ 12 сард та яг тийм хүмүүстэй очих нэ. Яг ингээ өөрийнхөө сүнсний гэр бүлтэй ч юм уу тэ очирч байгаа, сүнсний гэр бүлээ ингээ хүрээдүүлж байгаа ийм гоё юм divinely guided гэж ярьдаг шүү дээ. Яг ингээ хорвоо ертөнцөөр ингээ чиглүүлэхтэй гэж ярьдаг. Ийм гоё сар болох нэ. Тэгэд маш ийм гоё magical боёо тийм гайхамшигтай энерги бол надад мэдрэгдлээ. За одоо гэлээ астрашоо гаяад. За бод гарч ирсэн. Дэлхийний орд за 2 дугаар гэр гарч ирсэн. За тэгэхээр энэ 12 сард та нар маань бусадтай маш их харилцсан. Ийм одоо харилцаа холбоо айгүй өндөртэй тий. Нөгөө энэ ерөөсөө ингээд айгүй тийм завгүй хүмүүстэй яриа л тий. Бараг ингээд баян ингээд ярьдаг иймэрхүү бараг шаардлагатай ийм харилцаа байх шиг байна. Ийм сар болох
болох шиг байна. За тэгээд дээрэс нь гэр бүлтэй холбоотой бас ингээд зүйлсүүд бас гарч ирж магадгүй, хөндөгдөж магадгүй. Яг бол мэлхийний орд гарч ирсэн. За эсвэл та өөрөө мэлхийний орд ч юм уу те. За тэгээ хоёрдугаар гэр гэхээр одоо хүний resource одоо хөрөнгө мөнгө гэр бүлийг бас ингээд илэрхийлээд яадаг. За тийм учраас та нар маань энэ 12 сард одоо энэ 2 дугаар гэртэй холбоотой энэ иймэрхүү одоо энэ одоо гэрийг хүнсэнтэй үйл явдлуудаар дүүрэн ч юм уу ийм сар болж магадгүй. За энэ мөнгө төгрөг тэгээ гэр бүл гэсэн тий. За өөр ямар ордууд байна мэй гэсэн загасны орд, за номын ордныхаа энэ группыг сонсон байж магадгүй. За эсвэл энэ ордны хүмүүстэй айгуу тийм одоо харилцаатай байх юм уу те. Тиймэрхүү утгатай байж болно. За тэгээд битүүлэн уншлага дууслаа. Тэгээ та нартаа аз жаргал амжилт хүсье. 12 сард ингээд юу хүсэжсэн одоо тэг хүсэжсэн мөрөжсэн зорьсон бүх зүйлсүүдээ ингээд бүтээгээрээ. Тэгээд бас шинэ оноо гоё ухтаарай те. Гоё ухтаарай гэж хүсье. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээрээ бүгдээрээ уулзцгаая.